За юу байцгаар манайхаа. За одоо өмнө нэг би хэлсэнчлэн энэ удаагийн дугаараараа за энэ маш олон одоо энэ амьтныг яриад өгөөч гэсэн одоо хүсэлтийг тавилаа. Тэгээд инстаграмаар ч гэсэн одоо өгчнөө одоо чат ирлээ энэ амьтны тухай мэдэх гэсэн хүмүүс үнэхээр их байгаа юм байна. Намайг ч их мөн ч их шаллаа. За тэгээд одоо энэ удаа та бүхний одоо хүсээд исэн амьтныг яриад өгөө. За Африкийн одоо атмануудын нэг гэхэд бол маргаангүй болноо. За арслангуудыг жинхэнэ хаан болоход нь бол бэлтгэгчидч гэж одоо хэлж болох юм да. За тамийн үхлийн бурхны дүрээр олноо нэрлэгддэг. За Гена буюу гаригүйсийн тухай одоо ярина тий. За дэлхий дээр нийт бол энэ Генагийн дөрвөн төрөл зүйл байгаа. Тэгэд нийтэд нь авч үзвэл тий ингээ одоо багцлаад дөрвөлнгийн одоо багцлаад тоо толгойг нь авч үзэх юм бол 170 мянга бол элбэг давсан байгаа гэсэн тоо байдаг юм байна. За эн чинь бол тэгээ дотроо дөрвөн төрөл байгаа гэдэг ба шүү дээ. За хамгийн их тоотой нь бол за Африкт байгаа нөгөө одоо бидний зураг телевизээр байнгын үздэг цоохор Гена байгаа. За тэгээ эдгээр нөгөө хэд нь болохоор тэгээ бараан Гена, ногоон Гена, тэгээ газрын нохоо гэд дөрвөн төрөл байгаач одоо хамгийн олон тоотой нь одоо хамгийн хүчтэй дайчингаар нь одоо энэ цоохор Генагийн тухай түүхийг нь одоо голчлон ярья. Энэ амтны тухай. За эдгээр нь бас одоо нөгөө хэд нь бол төрөл зүйлүүд нь Африкт ч амьдрын тэгээ Аз төвд хүртэл нутгаар одоо амьдардаг байгаа. За тэгээ сонирхуулгаад энэ хэдийнхаа дундаас одоо энэ газрын нохоо гэдэг байгаа шүү дээ. Газрын нохоо гэд байгаа амтны энэ нь болохоор тийм амтан хөнөөж иддэг. Одоо тэр чинь одоо ямар амтан гэхвээ одоо нөгөө шавж хорхой морхой тийм зүйлсээ шавж хорхоогоор хоолдог амтын гинэ зайлвал. Харин дээр бусад одоо тэр дээлт одоо бараан гэдэг тэр дээлт Гена интерн бол бас нөгөө цоохор шигээл одоо элдв бусын ан аваа хийгээд хоолонд одоо мах цахаа идээд амьдэрдэг юм байна. За энэ бас нэг сонин чанар нь энэ Генанууд одоо бусад энэ өөрийнх нь төрөл зүйлийн төрлийн одоо нөгөө хэдэн төрөл байгаа шүү дээ. Дөрвөн төрөл байгаа гэдэг. Одоо бусад төрлүүдийнхэнтэйгээ таарахад тэр зодолтой цогцолцоод алж чадаад байдаггүй тийм нэг бас нэг авууштай чанартай юм байна. За тэгээд гарал үүсэл буюу одоо генетик төрөл зүйлийг нь яриад бол одоо 15-аас 20 сая жилийн өмнө үүссэн гэж үздэг юм байна. Тэгээд анхны үүсэл одоо эртний үүслүүдэд нь одоо их том арслангаас ч том байсан л гэж одоо ярьдаг юм байна. Баазар байна гэж. За тэгээд энэ нохой чонын төрлөөс бол хамаарахгүй гинэ. Харин муурын төрөлдөө бол ойр байгаа. Тэр тусмаа одоо энэ Африкт дээр байгаа монгуси болон меркат гэх амьтад дээр бүр маш өөрийн төрөл садан гэж бол ойлгож болно гэж. За би энэ зураг хөргийг нь тавья. Тэг үзээд аваарай. Тэгээд биеийн хэмжээ энтер гэх юм бол жин хэмжээ гэх юм бол за эрэгч нь бол нэг 45-аас нэг 60 кг жинтэй. Эмэгч нь бол бүр хамаагүй томоо. Энд чинь 60-аас бүр 90 кг хүрдэг. Одоо ийм эхийн эрэгт ёсоор буюу одоо эмэгчин хатангаар өдөртөөлж амьдрнаа. Тэгээ эрэгчингээс бүр хавь том. Тэгээд тулаанд ч гэсэн эмэгч нь хавь илүү гэж ойлгож байна. За сүрэглэж л амьдрнаа. Тэгээ арслантайгаа яг адилхан. Тэгээд ганцаараа амьдрна гэсэн тийм нөхцөл ойлголт бол байхгүй. Заавал сүрэг тийм бүлэг буюу калан болж хамаардаг. Одоо калан болж амьдрна. Тэгээ каланд хамаарагдана. Харин хатан одоо тэр хатан Гена хэнийг нь хөөх, хэнийг нь үлдээх мөн хэнийг нь хөнөөхийг тэр хатан Гена л одоо гариг үүсэл одоо шийдвэрлэнэ. За калан бол за ер нь багдаа шүү. Багдаа 20-оос за дээшээ бүр ихтэй 110 хүртэл одоо гişүнтэй. Тэгээд одоо нутаг дэвсгэрээ мөн шээсээрээ ялгацаараа тэмдэглэнэ. За каланууд бол хоорондоо дайтуулдаг жинк амар юм л. За бүлгийн утгаараа дайн болно гэж ойлгож байна. Маш олон гаригуусууд цус одоо тулаан болно. Тэгээд ялгцсан каланы зулзгуудад үхлийн аюул ирэх тул тэд нэр үр зулцгаа даалуулж хөнөөлөхгүй тулд хоорондоо бол жинхэнэ цус нөжөө одоо нөгөө эцсийн хүртэл үүдцгэн гэдэг нь бол жинхэнэ болно. Одоо дайн гэдэг чинь бол одоо жинхэнэ энд болно гэсэн үг. За энэ чинь тэгээд маш ховорхон ерөн тийм байнгын болдоггүй хаа ганц болдог ийм хоёр том каланы дайн бол за энэ каланы чинь дайн бол жинхэнэ нөгөө алаан болно гэдэг чинь бол энд болдог. Юу нөгөө хэдэн эр арслангуудын хоорондоо фрайдуудын эр арслангуудын хоорондоо толгилцох энэний хажууд бол юу ч биш гэж байгаа юм. Ижиг бол жинхэнэ цус нүждэг хавтгалдаас алаан болдог гэж. За тэгээд энэ яг ингээ хоорондоо дайтаал хоёр том чинь бараг за жишээ үзэлтэй. За 80 нэг нь 80 гаруй, за нэг нь 100 гаруй байлаа ч гэсэн
ингээд ийм олон тоогоор одоо хоорондоо дайтаад толгилцоод эхлэхээр чин тэр дууж амар байх нь мэдээж юм л дээ. Тэгээд ийм одоо даа эхлээд сүйд болж байгаа нутаг дээр нь бол одоо нэг Аслангийн бахархлын нутаг дээр эдгээр чи бас амьдарч байгаа шүү дээ. Тэгсээр нэ дотроо бас өөрсдийн нутаг гэдээ байгаад байгаа. Ийм юм болоод эхлэнгүүд нь одоо Аслангийн сүрг хүртэл одоо тэдний бужигнаа дуу чимээ алаа хядаанаас нь залхаж өдөр хэсэгтээ дээр дай маань намжтлан зайгаа барьцгааж явдгаа гэж. Тийм амар юм болдог. Нөгөө хаан арслангууд эдгээр ирж байна уу яаж вэ? Хамаа байхгүй болчт юм байл л дээ. За тэгээ эмгэгчин гаригус бол эрэгчингээс бол маш өндөр байр суурийг эзэлнэ. Одоо эрэгчингээ тэгээ нэг үржил селекц явцад одоо хооронд нь алдцуулж хүссэн эрэгчинтэй гэдэг ийм эвцэлд орно. За хүсгүй байгаа юмтайгаа одоо орохгүй байсан ч болно. Тийм эрэх дарахтай том ямтай гэсэн үг. За тэгээ энэ хоёрын чинь тэгээ эрийн эмийг гаднаас нь хараад ялгах нь бол арга бол тун нарийн бүр бараг байхгүй. Тэгээ эмгэгчин нь бол хамаагүй том биетэй байдаг гинэ. Тэгээд тэр нэг хуухнаг гэхүү одоо засаа гэхүү юу гэж тайлбарлаа. Тэр нэг эрэгтэн байгаа шүү дээ. Одоо би бэлэг эрэгтэн шиг. Эрэгтэн одоо эмгэгчингийнх нь хоёул адилхан тийм эрэгтэнтэй юм чинь. Тэгээ эмгэгчингийнх нь арай тийм үслэгдүү байдаг гинэ. Тэгээ хоёулаа тийм үндсэн эр юм шиг эрэгтэнтэй. Тэгээ тэрүүгээрээ эвцэлдэж түүгээр юм уу төрж зулцгална. За нөгөө баас шээс одоо шээс мэс гардаг юм араа л зулцгалдаг байна ш зайлвал. За тэгээ 90-120 хоног тэн гэхээр чинь одоо юу гэсэн үг 3-4 сар гэсэн үг те. Тэгээд 1-3 зулцаг гаргана. За тэгээд зулцгандаа бол ерөн үнэхээр сайн халамж хайрыг тавьдаг. Ер нь дэлхий дээр ер нь бүхий л амьтад ер нь маш их үр зулцгаа гэдэг амьтад байдаг шүү дээ. Их амьтын болгон тийм. Гэтэ энэ цөөвөр чуных бол арай л бүр онцгой гинэ. Тэг үр зулцгийнхаа төлөө бүр амиа тавьдаг тийм амьт юм байна. Нэг нүх ухаад тэндээ тэг үр зулцгаа үлдээн. Тэгээ үр зулцгаа бол байнгын сонор сэрэмжтэй хараастай байдаг. Эсвэл одоо бусд найдвартай хэддээ захиж үлдээд юм байна. Нөгөө хэдэн ч гэсэн ихийг эртэл удаа гарахгүй нүхэндээ байх тушаалтай мэт байд юм байна. Тэгээ үр зулцгаа хооллох жоох маханд оруулаад хооллохын тулд хаа вэсээ 40 км-ийн цаанаас ч одоо хамаагүй тийм том биетэй одоо том уур ихтэй ан авын тийм хоол байсан ч аль чадгаараа зайлгүй тамираа тасартал чирж авчраал үр зулцгандаа өгдөг юм тийм гинэ зайлвал. За тэгээ үр зулцгаа 1 жилээс жил 6 сар сүүгээрээ хоолно гинэ. Маш тийм тэжээлтэй бараг газар дээр байгаа. За далайд бол юу гэдэг сингэр халмийнхын чинь бас маш тэжээлтэй гэж яриад. Тэгээ газар дээр байгаа тийм өндөр тослог тэжээллэг сүттэй тийм нэг 100 тонны амьтад үйд юм л маш өндөр тоотой. Тэдний нэг нь гэж байгаа гэдэг юм байна. За үр зулцгандаа бол тэр хайртай дуртайг нь бол яриад өгчлөө. За эн чинь ч өөрөө тэгээд хариган амьтан. За тэгээд зэрлэг нь тэр зулцглаж зулцгнууд нь төрөхдөө нүдэ нээлттэй. Тэгээд шүдэн ургасан үнэхээр тийм маш өндөр хөгжилтэй төрдөг амьтан гэж байгаа. Энэ нь одоо баг амьтдын дунд ганцхан тийм онцлог байд юм уу да. Нэг тиймэрхүү юм байд юм байна. За тэгээд төрөхдөө тэр чинь бас нэг хар зүсмийн төрөөд тэгээд насах тусан мөнгөн цайраад тийм цоохор цайвар бордуу болоод явж байгаамаа. За тэгээд одоо жил сар ч өнгөрсөөр за нэг 3 нас хүрэнгүүт нь за нэг үржил селекцийн үеийн нэрэнгүүт эрэгтэй зулцгуудаа тэгээд их нь хөөж явуулдаг байгаамаа. За нөгөө каланаасаа эрэгтэй зулцгуудаа хөөж явуулна. За эрэгтэй нөгөө хөөгдсөн зулцгууд нь явсараа өөр каланд очино. За өөр каланд очингуудаа тэр каланы өдөрдөгч хатанд одоо таалагдахын тулд ан ав хийж авчирж өгөх. Тэгээд тэр дундаа эрт зүйлтэй нь бас ганц хоёр толгилцож тулалдах тийм мэтийн зүйлс одоо шалгуур давдаг гинэ. Тэгээ хатнаа нь цаашид үлдээх үү яах уу гэдгийг нь одоо өөрийнхөө каланд авч үлдээх үү яах уу гэдгийг шийдвэрлэнэ. За тэгээд таалагдаж маалагдахгүй бол шууд бөөнөрөө нийлээд хөнөөнө. Тэгээд мөн идэнэ. Тийм эрэгтэйчүүд нь одоо эрчүүд нь одоо тийм өрөвдөлтэй амьдралтай байгаамаа. За гаригүйсийн бүлэг бол яг тийм нэг цусан төрлийн эгч дүүс болон их охин гэх мэт одоо эмэгчингүүдийн манлайл хоршлоор оршноо. За эрэгчингүүд бол тэр доод ёроолын зиндагаар л оршино. Бүр гарсан зулцгуудаас хүртэл доогуур зиндаагаар оршноо гэж зайлвал. Тэгээ хүмүүс бас энэ нэг гаригүйс гэж амьтны талаар буруугаар ойлгоод үргэлжил ийм нэг хог одоо сэг зэм идэж байдаг гэж буруугаар ойлгоод байгаа. Энэ гаригүйс чи өөрөө ан хийж чадна. Энэ бүр амар ан чинь бүр 60 км цаг хүртэл хурдтай амьтан байна. За энэ чинь тэгээ бөөнөрөө ан ав хийн тэгээд
хөөж элдэх тэгээ өртөө шөөх зэрэг аргуудыг хэрэглэнэ. За тэгээ шархагдсан гэмтсэн амьтдуудаа яад юм те нэг дуу чимээ хүнээр бол нэг яолж моолох те амьтдуудаа яад юм орилжрлаад гуайхчиж одоо элдв дуу чимээ гаргахад нь өднөр ч юм бол амар сонсгол сая те. Тэгээ шүнчээс өдөрчөөс хаанаас ч байсан сонсоод за тэнд нэг амьтан тэгж гэмтэж гэж мэдингүүтэй дагвч байгаа бөөнөр идчихдэг. Идээд бод хийчихдэг тийм амьтад байгаамаа. Энд чинь олуулаа бүр од сүхрийгч унгаацгаачдаг гэхэр чинь тийм одоо айгуу дайчин тийм амчин амьтад байгаа зү. Харин арслан шиг бол тийм тогтмол ан ав бол хийж бол чадахгүй. За тийм учраас арслангийн болон ирвэс чита зэрлэг ноход зэрэг амьтдын ан олзыг бол ингээд яг ингээ хүлээж байгаа л тэр чинь яг алж чадгаас өмнө бол дайрахгүй. Яг хүлээж ангуудаа алаад нөгөөх нь яг үхээд идэж эхлэнгүүд нь эдгээр чи бөөнөр давхад хүрээд үрж очингуудаа дээрэмдээд идцгээчдэг. За арслангаас бол нэг их айгаад байхгүй. За тэр юутэй за тэр яг том хаан арслан энэ төр нь бол байхгүй. Тэр эрслэнгээс бол үнэндээ айхгүй эдгээр чи шууд л зодолдоод авахгүй чинь. Зүгээр л халалцсан. Тэгээ нэг цус үзээд эхлэх юм бол эдгээр чинь тэгээ зогсон энэ төр гэж бол байхгүй. Тийм нэг сонин инээлтэй нэг сонин дуу гаргацгаагаал дайраад идэг тийм юм даа. Тэгээ эцсийн хүртэл бол ер нь үзнэ. Ер нь тэгээд энэ арслангийн тоо толгойг өсгөхгүй одоо тэг хэвийн байлгах гол шалтгаануудын нэг нь бол энэ гаргуус бол яалтчгүй одоо мөнөөсөө мөн байна. За түүн дээр нь нэмээд яг ингээд балансыг нь бариад графикаар дээшлүүлэхгүй хит өсгөхгүй байгаад байгаа юм чинь энэ амтан байгаа. За тэгээд түүн дээр нь нэмээд одоо хулгайн анчид нөгөө арслангийн намнаад байгаа учраас арслангийн тоо толгой бол ер нь бол маш ихээр буурсаар байгаа гэж бол ойлгож болно та. За арслангийн нялх гүйгүүдийг эцэг их нь байхгүй үед бол энд нар бол зүгээр өвчнөөнөөр нь хөнөө. За ганц нэгээр явж байгаа арсланг бол идэх хоол үйлс гаргуусууд бол зөв бөөнд элдэж байгаа л алаад идцгээ чинь. За өтөссөн арсланг бол хөнөөж идэнэ. Гэт ер нь бол арслангийн мөнхийн төвөлтэй энэ хоёр чинь. Мөнхийн өстөнгүүд гэж бол ойлгож болно. За гаргуус бол ер нь байгалийн төгс цэвэрлэгчээ. За идэхгүй юм гэж байхгүй. За хоолой давж ил явал одоо юу хамаагүй идэнэ. За одоо игээтэл одоо мод чулуу идэхгүй. За бусдыг нь бол тэгээд хусч өгнөө энэ чи. За дархлаа энэ төр гэж бол амар гэж байгаа маа зүгээр харах юм ааши. Амар юм тийм. Зүгээр өвчин тахал энэ төр бол ер нь барагтай тусна энэ төр гэж бол байхгүй. Тэгээ арслан ирвэс чин одоо арслан ирвэс идэр чин бол одоо энэний хажууд дархлаа бол маш султай. Өвчин эмгэг бол амархан тусна. Түүнээсээ болждаг олноороо хүцгэн. За харин гаргуust бол тийм юм байхгүй. За тэгээ шархтаж маргацсан ч гэсэн ер нь ганц 2 хоногийн дараа хэд гайг болчихдог. Тэгээ энэ илжирч муудсан тийм сэг зэм идсэн ч одоо яах ч үгүй тэр ходоод нь бол ер нь тийм төгс боловсруулагч гэж байгаа маа тийм бутлагч штэ л гэж. Тэг юу ч одоо руу н орсон одоо юу ч хийсэн тэ уусгаад л баас арна гарчдаг. Ингээ баас нь цагаан өнгөтэй гэж хамаа. Ясмас энтрийг зүгээр тачгнуулаад ажиллаа хийдэг юм гэж. За нэг заваа юм бас байд юм аа. Би бас нэг хэд үзээд тэгээ судалж ирсэн. Тэрний нэг үгсэн амьтны сэг тийм нэг цус нүж одоо үгсэн гаргуус дээрээ ч гэсэн эднэр тэгдэм билий. Тийм нэг цус нүж одоо маханд нь бие энэ шил хүзүүгөө үрж тийм ихээр тийм цусанд нь тийм хутгалдах одоо юу гэх юм зууралдах тийм дуртай юм байлээ. За тэг тусам нөгөөх нь одоо илжирч муудаад үнэр ороод одоо ялаа автхан суугаад үнэр ороод тийм заваарч өгнөө. За тэр гаргуус бол хамгийн сайхан идэж байгаа маа тэр чинь. Тийм муухай илжирсэн муудс үнэр нь гарч явах тусмаа л одоо бусдад таалагдаж одоо бусдад ээлтэй байх сайхан байдаг. Нэг тийм нэг сони авиртай гэж. За та ер нь анзаарч байсан бол тэр арслан ер нь гаргуусын махыг бол юм багт идэхгүй гоос. Тэгээ алчгаад л яваад өгч байгаа. За нэг ганц 2 нэг хазалт зулгаалтай одоо нэг хааганц харагдаж идэг. Тэр нь бол маш урд тохиолдол байдаг. Гэхдээ иддэггүй. Энэ нь одоо яагаад вэ гэхээр энэ гаргуусын тэр арьс үс мах зэрэгт нь өөрөө тийм нэг элдв зүйл идэж ууж өөртөө одоо наад нялж байдаг болохоор маш их тийм паразит хорхой нэм бактерийг тээж явдаг гэнэ. Мөн махныхан дээр амт болон тийм муудсан үнэр танараас нь болоод арслан болон гаргуусын махыг бол огт иддэггүй. Ер нь жигшээд яваад өгдөг. Харин үгсэн гаргуус дээр нь одоо нэг алаад яваад өгч байгаа ш нэг арслан яваад өнгөд үгсэн нэг нь үгсэн байхад нөгөө хамт явж байсан найзууд нь ирээд нэг нэ тэгээд алуулсан байгаа нэг нэ идээд дуусгач. Тэгээд ямар ч амьтны эсэг байсан арьс үс яс
ер нь бүгдийг нэ иддэг. Одоо нэг амьтаа ингээл үхчихсэн байлаа гэхэд гаригуусын сүрэг эргээд босох юм бол тэнд ямар ч тийм үхсэн амьтаа байгаагүй юм шүү дээ. Бүгдийг нэдэж. Тэгээ байгалийн бол тийм үнэндээ төгсөрч гисэн тийм цэвэрлэгч гэхэд бол энэ нөхөр ч юм бол өөрсөлдөгч одоо номинец энэгээр шалгарах нөхөр гэж одоо ойлгож болно. За тэр биеийн бүтэц галбар бол одоо бас хэцүү харахад бол тийм нэх урт үзүүтэй, тийм нэ зовчоор гişиг тийм бүксний суулттай дуу чимээ бол инээгээд байгаа юм шигтэй тийм дотор хав залхахаар эвгүй гар байгаамаа. За бас тэгээд тийм төгс зүйлс бол олон энэ амтэн чинь тийм сайн чанарууд бол олон iconic нөхөр байгаа. Сонсгол бол маш өндөр. За тэр шөнө юу болж байгаа өдөр юу болж байгааг 40 км-ийн санаас сонсдог. За хараа нь бол бүр аимшигтэй сайн. За шөнийн дурамтай мэтэл нөхөр гэж байгаа. За арслангууд чинь шөнийн маш сайн хараатай гэдэг ч одоо цөөр чон бол за баг арслангаас илүү юу гэхээс дутах зүйл бол байхгүй гэж байна. Шөндөө бол үнэхээр сайн харна. За арслан шөнийн цагаар одоо бус амьтдаас харааны сайнаараа харааны илүүгээрээ илүүрхэж одоо ан ав хийдэг бол гаригуус тэрхүү чадвар нь бас байдаг. За тэрхүү одоо барьсан олдсон дээр нь одоо хараа төгс учир хаана юу болж байгааг нь харж сонсоод дахиж очиод тоглож байгаа. Нөгөө өдрүүд айраад за нэг арслан нэвлж аваад хүлээж хагаад явсныхаа дараа тэгээ очиод хоолцох очихно. За тэр мөн ирүүний тэр хазалтын хүч бол зүгээр биендээ баймаг төгс хазалтай гэж байгаа. За эн чинь 1000 fair square inch гэхэр чинь за 400 одоо эн чинь 1000 паундын хазалтын хүчтэй гэхэр чинь 450 гаруй килограмм сантиметр даралт түгнэ гэсэн үг үстэй. Талбай квадрат гэж явдаг аахгүй. Эн чинь тийм үзүүлэлтээр чинь тооцоогоор 450 кг болно үстэй. Амар уустай энэ ч одоо хадсан зүйлээ тийм одоо хуг бут авахаар амандаа зэвсэгтэй явж байна гэсэн үг гэж одоо ойлгож болно. Би нэг та нартай гоё дугаар хий гэж бодоод уг нь яасан чи энэ YouTube руу би нэг хүсэлт явуулсан юм бичлэг хуулж тавих тэрний хариу байдаггүй. Тэгээ ер нь жоохон ажил төрлөөс авахгүй жоохон яруу хийчлээ нэг зураг ер нь бичлэгтэй хийж чадсангүй. За тэрийг уучлаарай. Өөртөө юу YouTube-ээс зураг бичлэгийг нь хайгаад үзчихгүй юу да тий. Миний ярианы сэдвтэй уялдуулаад хайгаад үзчихэд болоо штэ тий. Тэгээд энэ манайхын энэ юу одоо энэ сууга миний одоо ярьж байгаа ярианууд одоо таалагдж байгаа бол тийм ээ. Зүгээр лайк майка дараад өгөөрэй. Тэгэх юм бол олон хүнд одоо хүрэх нь хэрэгцээ одоо олон хүнд хүрэх тал дээр нэмэр нөлөө болдог гэсэн үг шүү. YouTube занаас нь одоо хинж угаад олон хүнд түгэх тал дээр нь ажилдаг гэсэн үг ээ. Тиймийн тулд тэр хүн цөхөөд байх зүйл биш. Үүнийгээ сонсон гоног лайк майкад арчаарай гэж хүсэж байна. Тэр чи одоо намайг ингээд юм хийж байхад таны зүгээс надад одоо туслалцаа үзүүл дэмжиж байна гэсний чи илэрхийлэл юм шүү. За баярлалаа. За тэгээд цаашаа үргэлжлүүлээ явах уу. За эдгээр чинь тэгээд бүлэглэж амьдэрдэг хэрнээ нэг бөөгнөр ч ингэж унтцгаачаад тэгээд л өглөө нь тараад явцгаа чинь. Зарим нь тэгээ нэг нэгээрээ юм уу, зарим нь тэгээ долуулаа юм уу, тэгээ хэд хэдээр салаад энэ хэсэг тийшээ явцгаана. Тэгээд нэг орой үдэш юм уу, амрах үедээ л одоо гэртээ яг эргэж буцаж харьцгаана. Яа одоо ямар ч нөхцөлд бол гэртээ эргэж буцаж харж амарнаа. За хөршүүд бүлгүүд дайрах болон дайн болох аюулыг одоо урьдчилаад мэдх юм бол одоо яг бүгд цөмөөрөө нийлцгээж байлдааны бэлэн байдалд байцгаана. За зарим хоол унд хомцоц үед одоо эр гаргуусууд бусад зулцгийг одоо нууцаар идэх тийм мэрсэр тийм тохиолдол байдаг. Харин үүнийг нь мэдсэн тохиолдолд мэдсэний дараа их болон эмэгчингүүд нь нийлээд тэр одоо хөнөөсөн зулцгуудыг хөнөөсөн тэр эрэгчинг бол зүгээр шууд амьдаар нь идэнэ гэж байгаамаа. Тийм амир. За мөн гаргуусыг одоо гаршуулчихсан зургууд одоо байгаад идэг. За би энэ дээр тавьж байна. За энэ нь бол одоо нэгэр улсын Лагос хотын зүүн хойд хязгаарт амьдардаг одоо Чигамагийн амьдралтай Мажири гэдэг нэртэй нүүдэлчдийн бүлгийн зураг гэнэлтэй энэ зургууд. Тэгээд одоо гаргуусуудыг хар багаас нь өсгөж торнол одоо гаршуулсан гинэ. За эзэн тушаал өгөх юм бол хин рүү ч хамаагүй дайрдаг. Тэгээд ийм амар хазалттай амьтнаар хазуулбал одоо ямар ч яс вэс нь одоо цуурч хугарч гэмтэх нь одоо ойлгомжтой л доо. Эдгээр чинь бас тийм нутгийнхаа тийм нэг гангстер дэмжид гэж байгаамаа. Гадны хүн амьтаа эркет хийж мөнгө төгрөг салгаж байсан нэг бус удаагийн тохиолдол байдаг юм байна. Яа одоо энэ могоо амдаа зуучсан нөхрийг харсан бүр дотор бас левгүүл болчихно. Энэ хорвоод дээр чинь тэгээ 9 шидийн хүмүүс ч байх юм а та тий. Тэг хэлээд байх ч одоо тайлбар алга да.
Тэгээд энэ чинь энэ амьтдаа одоо хар багаас нь өсөгчдөг гэр орны бараг нэг гишүүн мэтэл одоо хайрлж шаламжлаад өсөгдөг гэж байгаамаа. Тэгээ ер нь энэ гаригус бол ер нь хүн рүү дайрч алж ядах тийм тохиолдол бол ер нь маш ховор тохиолдлоо гэж. За суурин газрын хогийн цэг зэрэгээр бол хог нов шидэд нэг хүн рүү ойртох тийм тохиолдол бол байдаг. Тэгээ арслангууд бол тийм харьсан аюул бол хамаагүй бага хүнд учруулах хохирол тэгээ аюул бол үндэ бага гэж ойлгож болох юм лээ. Харин хүн одоо энэ гаригусыг хөнөөх тохиолдол бол бүр их байдаг. Одоо харсан газраа л муудаж хөнөөх явдал илбэг байдаг. Тэгээ яагаад вэ гэхээр одоо дийлэг хүмүүсийн дунд одоо түүний ч одоо тамийн амтэн муу ёрын өвгөл дагуулагч тэр нэг дуугаралт инээд гэх мэтлэн зүйлсээс нь болж одоо мухар сүсгийн зүйл их байдаг юм. Одоо хаав эсэн тэр Египтийн тэр нэг фараон үеийн эртний тэр хөшөө баримл зураг хөрөг дээр хүртэл түүнийг нь одоо үхлийн бурхны дүрээр толгойг нь одоо дүрсэлсэн байдаг. Тэгээд энэ дэлхийн ер нь л бүхий л улс гүрнүүдэд ер муу мухай амтан гэсэн тийм нэгдмэл ойлголттой байгаад байдгийг ер нь хүн бүгд л ер нь мэдэх байлгүй дээ. За арслантай бол ер нь мөнхийн дайтаж байдаг гэдгийг нь та бүхэн одоо ер нь ойлгож байгаа. Ер нь өдөр шөнөгүй одоо арслантай зодтолж одоо үзэж тарж идэг гэж бол ойлгоод байгаа. Энд чинь нөгөө хаан арслан гэдэг байгаа. Одоо тэр Сикекама, Скарпис, Олобор энэ чи эднийг нэг олон тоогоор нь алаад байсны учир шалтгаан бол одоо ер нь гадралж байгаа үстэй. Тэднэр л одоо ингэж алж байгаагүй бол эднэр чи өөрсдийг нь барьж идэх болохоор л тийм үйлдэл хийж байгаа гэсэн үг л дээ. За тэгээ энэ цөөвөр чон бол амар маш ухаалаг амтаа. Энэ харахад нэг эв дүүгийн нэг пойногч юм шиг тийм хэрнээ трактор юм билээ. Тэр гаргаж бүү арга зайлаа тэр ирвэс чита тэр нэг зэрлэг нохоо энтрийн барьсан олз руу бол ер нь нуруугаа өгч дайрсаар байгаа л цаваа өгж одоо самардуулсаар байгаа л дээрэмдээ тоолыг нь булгаад аваад өгч аваад зүгтаачих. За хаа арслаа одоо гаригууслуу дайрж хөнөөж байгаа маш олон тохиолдлыг харсан те. Тэгээ ер нь дайраад хөнөөдөг харин тэр хатан гаригуус гэдэг байгаа бүлгийн удирдагчийг тийм бариад авсан алах гэж байгаа нөхцөлд бол бүлгийнх нь цүм эргэж ирээл түүнийг аврахын тулд бол аврах бол тийм бичигдээгүй хуультай. Тэр алуулаад байгаа тэр зураг хүчлэгэн дээрх гаригуусууд бол ер нь голцоо тийм нас залуу болон тийм эрг гаригуусууд ер нь байдаг гэж одоо ерөнхийд нь бол ойлгож болно. Харин тэр удирдагч тэр том удирдагчийг нь бариад авах юм бол за бариад авсан нөхцөлд бол за хэдэн арслан байсан ч бол хамаа авахгүй. Нөгөө хэд нь зүгээр амиа золиод ч хамаа авахгүй бүгдээрээ шууд дайраа түүнийг авардаг баг. Тэгэд эдгээр чинь тийм зэрлэг байгальдаа бол нэг 15-аас 20 насалчхан. За энэ амтны хүрээлэн зэрэгт бол 25 болонд одоо түүнээс дээш одоо насалчдаг байгаа. За зэрлэг байгальдаа бол тэгээд хөгшөрч яваа нэгнээ бол тэгж өтлүүлээ тийм зөнүүлээ зоогоод байхгүй. Эдгээр чинь цөмөр нь нийлээд тэр нэг жоох өтлөөд жоох өдлгөө удаашраад хоол унд барьж одоо эд бат хийхэд хэцүү болоод эхлэнгүүт нь хоорондоо зөвшөлтсөөл шууд бариад идчих. Нэг тийм нэг борлоо үсгээд байхгүй амар гар. Тэгээ эдийн шууш тал дээр бол ер нь тийм ханад садхаа мэдэхгүй тийм итгэл юм байвал одоо үнэхээр тийм гэз ходоодонд дүүрээд дамаар нь буцаж сагаж гарчгаа алдатлал тултал хийдэн. Тийм нэг зайлвал өлөн зэлмүүн тийм нэг байнга үлсэж явдаг ч гэмээр юм уу тийм нэг амьдралтай ханд садхаа мэдэхгүй тийм амт байгаа юм аа. За тэгээ энэ нөхөр чинь одоо харж явахад тэгээд л тэр Африкийн өргөн уудам талаар одоо хүн дээр бол нэг хийцгүүлсэн гэртээ тогтохгүй нэг гудамж метрсэн нөхөр шиг л гэлдэрч яв харагдаг. За тэгсэн атлаа амарч хэвтэж байгаа тийм сүүн дэжээлтэй өвсөн дэжээлтэй амьттай хайж байгаа тийм гэнгүү өнгөрч байгаад тийм хэвтэж байгаа амьтдیں۔ Тэг ямар ч том амьтан байсан. Хайж байгаа нэг гэнгүү өнгөрч байгаа л урд төлийнх нь одоо суг гэх юм уу? Суг тийм цав хэсгээс нь нэг л хазаад авбал дахиж бол босож чадахгүй болтон зуудаг. Тийм амар даралтаар тэгээ удаан энэ ч маш төсвөртэй нэг хазлал бол тавихгүй. Тэгээ энэ босч чадахгүй цаашаа тавих чадахгүй болтол нь гимтээж байгаад шууд амьдаар нь идэж орхидог тийм нэг зовлонтой тавилантай амьтан байгаамаа. За тэгээ хэрвээ гаригуус гэдэг амьтан энэ байхгүй бол те ургуудаар байхгүй бол байгалийн гинж холбоо гэж зүйл байгаа шүү дээ амьтдын хоорондын. За тэр зүйлд бол маш том хохирол учирнаа. За үхэж үргэлжсэн амьтдаас үүдэлтэй тийм элдв өвчин тахал зэрэгээс ихсүүлээд одоо энэ амьтан байхгүй бол жинхэнэ сүүл болох нь бол мэдээж хэрэг. За тийм болохоор энэ одоо энэ байгалийн шилдэг цэвэрлэгч амьтныг бас хит ихээр одоо гадна төрөх одоо дуу чимээ элдв дуу чимээнээс нь болж тийм элдв түүх домгийн худал явдаггүй баримтгүй ярианаас нь үүдэж одоо байн галж хидаад байх нь бол одоо шал утгагүй тэнэг асуудал гэж би л хувийн зүгээс боддог юм а. Одоо зарим бас Африкийн нутаг тийм бүсийн иргэдэн түүнийг бас өөрөөр бодд юм байна. Муу мухагаар бодох биш. Харин ч тэр
аимшигтай халаан хядаантай нөхцөлд орших амьдралын төлөөх тэмцэл тэг хэцүү бэрх бүхэнтэй тулж гарах тэр мятрашгүй тэр шантрашгүй хатан зоригтой чанарыг нь маш ихээр дээдэлж эрхэмлдэг гинэ. За энэ бол өстой үнэхээр сайхан чанар. Зан чанартай хүмүүс надад санагдж байгаамаа. Тэр амьтны буруу гэж одоо юу байхад вэ? Тэр амьтаа хувь заяага өөрөө шийдэж төрөхгүй, цаанаасаа конфликтж төрөхгүй шүү дээ тэр чинь, тийм ээ. За нэг иймэрхүү байна. За тэгээд одоо та бүхний одоо сонирхоод байсан яриад өгөөч гэсэн амьтныг одоо өөрийнхөө хэмжээнд л гайгүй судалж боловсруулад мэддэг мэдээлэл дээрээ бас нэмэрлээд хэдийн юм ухад судлаад ярьж өглөө. За таалагдсан үгүйг нь одоо би сайн мэдэхгүй байна. Тэгээд би энэ сэдвийг би ярихгүй гэдээ анханасаа уг нь шийдчихсэн байсан. Тэгээд энд болон ярьж өгөөч гэдээ гуугаад ахаар нь ярьлаа. Яагаад гэхээр би энэ ярихгүй байх шалтгаан энэ нөгөө гоё түүхүүд дээр энэ генагийн тухай, гаргуусын тухай ярьж ийсэн юм байна лээ. Тэрнээс нь үүдээд одоо айгүй бол дахиад хуудлаа гэдэг намайг ч одоо байж байгаа л хараацгаагаад орж ирэхийн тэд нар нь одоо Scarface-ийг хууллаа. За тэр нэг Mr. T-г ярьсан чинь бас хууллаа гээл сонин тэгэл орж ирээлээ загнацгаагаад би тэр Scarface дээр хүртэл уг нь та бүхний мэдэхгүй байж магадгүй гэдэг гоё түүхийн бид Scarface ярьсан түүхийг нь сонссон л тоо. Тэгээ би та нарын яриаггүй байгаа сэдвийг нь би уг нь ярьж өгсөн юм шүү дээ уг нь. Тэр үед чи одоо бодохноо инээ төрөмөр юм хийсэн байл л дээ. Хөрхи. Тэгээд тэр Mr. T-гийн талаар уг нь би яг бүх бод дүүнэн боосон бүх зүйлийг би яг нэг нэгдгүү би уг нь ярьж өгсөн. Тэгсэн чинь л одоо хуулбарлалаа гээл орж ирээл загнаал элдв бусаар хараагаал унахын за одоо ч тэгээд тэнд ч одоо дүүрчтэй. Одоо айгуул энэ дээр дахиад хуулбарлалаа. Тэр гоё түүхүүдийн сэдвээс хуулбарлалаа. Чамд өөр одоо сэдв болдохгүй байна уу гээл үгэлэн би бол угаасаа мэдэж байна. За тэр нь ч одоо тэгээд яах вэ дүүрч. За тэгээд та бүхэн минь намайг дэмжиж байгаад бас үнэхээр их баярлалаа өөрийн зүгээс. Тэгээд одоо бас энэ сард бол нэлээд хитэн шахуу дугааруудыг хийчлээ. Тэгээд одоо ер нь жоохон хэсэгтэй пауз авъя гэж. За бака.